Хувь хүний хөгжил нь олон чиглэлээр салбарладаг. За эдгээр салбаруудын нэг болох хувийн ур чадвар. Хувийн ур чадварын хамгийн ихний ур чадвар бол харилцааны ур чадвар. Харилцааны ур чадварт бол за бусдыг хэрхэн зөв сонсох, бусдтай зөв харьцах, өөрийгөө илэрхийлэх, мөн сэтгэл хөдлөлөө удирдах ур чадвар ордог. За эдгээрт бол хамгийн чухал нь бол харилцааны ур чадвар байдаг гэж би хувьдаа боддог. Яагаад гэвэл та таны гэр бүлийн хүмүүжил, за өссөн орчин, нийгмийн хүрээлэл, мөн боловсролын зэргийг энэ харилцааны ур чадвар тодорхойлж идэг. За хоёрдугаарт бол цагийн менежмент. Цагийн менежмент бол та цагийн хуваарийг хэрхэн зөв гаргах, за чухлаас чухал бос хүртэл эрэмблэх гэх мэтчлэн цагийн менежмент орно. За гуравдугаарт шийдвэр гаргах, олон сонголтуудаас хэрхэн зөв шийдвэр гаргалтыг оновчтой сонголт хийх гэх мэт ийм ур чадварууд байдаг. За та бүхэн өөрийн ур чадварыг хөгжүүлж эдгээр ур чадвараас гадна өшөө олон төрлийн ур чадвар бий. Тэгэхээр та өөрөө сонгоод судлаад хайгаад өөрийнхөө ур чадварыг бас хөгжүүлээрэй гэж хэлмээр байна. За ингээд дараагийн хэрэглээр уулзъя.